Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За манай өнөөдрийн баялаг бүтээгч гавья захирлуудын энэ удаагийн нэвтрүүлэгт Монтаг үйлдвэрийн захирал, Монголын Сабаглав бодлого холбооны тэргүүн, Монгол улсын аж ахуйн гавьяд ажилтан Олдбаатар эрхэм маань оролцож байна. Та сайхан зусч байна уу? Сайхан наадсан уу? Сайхан наадлаа. За Олдбаатар захиралтай бас нэлээд одоо хугацаанд хамтарч ажиллалаа. Монголын Сабаглав бодлогын холбооны тэргүүний ажлыг маш амжилттай хийдэг. Сабаглав бодлогын холбооны өнөөдрийн явагдаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тухай, танай холбооны үйл ажиллагааны зорилго хэдийн төлөвийн тухай эхлээ ярих гэхлээ даа гэж бодож байна. Тэгэхээр Монголын Сабаглав бодлого үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоог бид нэр 2013 онд байгуулсан. Анх байгуулахдаа бид нэр энэ салбарт үйл ажиллагаа явуулж исэн 3 холбоо 20 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэхэд одоогийн энэ яриад байгаа мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг статусыг бид нэр аль 13 онд яг биетээр нь бодитоор нь ингэж одоо байгуулсан байдгийг. Тийм учраас ингэж хөрс суур зөв тавигдсан учраас өдийг болтол манай Сабаглав бодлогын холбоо их зөв бүтэцтэй, зөв голдрлаар явж ирсэн гэж боддог. Одоо манай Сабаглав бодлогын холбоо өргөжөө 50 гаруй аж ахуйн нэгжтэй болсон байна. Тийм манай 50 гаруй аж ахуйн нэгжийн нэг 80 орчим хувь нь бол хүнсний Сабаглав бодлого үйлдвэрлэдэг. За үлдсэн 20% нь бол эмийн Сабаглав, уул уурхайн Сабаглав, хөнгөн үйлдвэрийн Сабаглав гэх мэтчлэн үйлдвэрлэж байгаа. Ер нь бол Монгол улс нэг галгаар уутныхаа хэрэгцээний 80-90%, цаасаа хайрцагныхаа ер нь бас нэг 80-90%, ундаа усны Сабаглав бол ер нь 100% гэх мэтчлэн ер нь гайгүй сайн хийгдэж байгаа Сабаглавнууд бол байна. За одоо уул уурхайн баяжмлын шуудааг бол бид нэр бас гаднаас авахаа байсан, бас дотоодоосоо 100% нийлүүлж чадчихээн. За бас хийж чадахгүй Сабаглав бодол бас байгаа бид нар тий. Одоо шилийн Сабаглав бодол бид нар хийж чадахгүй байна. Түүхийд нөгөө элс байдаг учраас тэрний шаардлагыг хангасан элс байхгүй учраас бид нар шилийн Сабаглав бодолдоор бас хосрогдолтой явж байна. Лаазан Сабаглав бодол бас тааруу байна. Нэг компани одоо хийгээл бас жигдэрч өгөхгүй явж байна. Тэгээ тиймэрхүү жишээ нэ. Ер нь гэхдээ ковидоос өмнө бол манай Сабаглав бодлын салбар дотоодынхаа Сабаглав бодлын нэг 40-45%-ыг үйлдвэрлэж нийлүүлдэг байсан. Одоо энэ ковидын чинь нэг 2 жил бас дотоодоосоо авъя гэдэг сэтгхүүн давамгаалаад дотоодын үйлдвэрүүдийн захиалга нэмэгдээд одоо манай Сабаглав бодлын салбар бол нийт жилийн хэрэгцээний нэг 60 орчим хувийг бол дотоодоо үйлдвэрлэж чадж байгаа. Тий. Бас энэ архис дэвшил гарч байгаа тий. Тэгэхээр энэ Сабаглавын холбоогийн дотроо олон аж ахуйн нэгжүүд нэг төрлийн эжийн төрлийн бизнес үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг төр хоорондоо өрсөлдөгч гэж харагдахгүйгээр нэг одоо малгайд өмсгөө нэг холбоон дотор авч явна гэдэг бас их уруухан хэрэгтэй байна. Ер нь тийм тий. Бас энэ жижигхэн зах зээл 3 сая хүний зах зээл гэдэг чинь бас нэг тийм хангалттай зах зээл биш л дээ. Тэгэхээр одоо жишээ нь шуудаа үйлдвэрлэдэг компани гэхтэл 6-7 байж байна. Тий. Ус ундааны Сабаглав үйлдвэрлэдэг компани гэхтэл бас нэг 6-7 байж байна гэдэг ч юм уу. Тэгэхээр бас эдгээр хоорондоо өрсөлдөгч хийж нэг зах зээл дээр байгаа юм чи нэг бодлын өрсөлдөгч. Нөгөө талд нь би аль утгаар нь барьдгүү гэх юм бол ерөөсөө бид нэр хамтраад хөгжих ёстой. Тий. Хамтраад 3 сая хүнийхээ зах зээлийг хангаж явах ёстой гэдэг талаас нь бол ихэвчлэн ойлгуулж ярьдаг. Тэгээ бид нар бол бие биенээ нэх өрсөлдөгч гээд бие биенээ нэх ад үзээд бие биенээрээ орж гарахгүй тиймэрхүү асуудал бол байхгүй. Би одоо бүх аж ахуйн нэгжүүдээрээ л явдаг, намар болгон л очдог, болж битгэхгүй байгаа асуудлыг бүгдийг хэлдэг, төрөөс зохион байгуулж байгаа. Ялангуяа энэ сүүлийн үед хүнсний хувьсгал хөтөлбөр, цагаан алт хөтөлбөртэй холбоотой боломжууд юу байна тий. Энэ талын юмнуудыг бүгднийг хэлээд сурталчлаад ингээ явдаг. Ер нь бид нэг хайхтар хоорондоо бие биенийг өрсөлдөгч гэж харах нь бага. Тийм биш анзаарэгдэжсэн дээ. Тэнд бас нэг арга барил байх шиг байна. Тэгэхээр нэг төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд биентэйгээ уулзах чадахгүй, харж чадахгүй жишг бол Монгол зөндөө байдаг. Гэтэл тэнд одоо ингээд харж яхад бол бүгдээрээ найрсаг сайхан байд юм элэ. Тэгээ бас энэ бас нэг монголчууд бас нэгдэд нийлж чадж байгааг нэг илэрж юм уу гэж би дотроо бас бахархалтай байдгийн. За ингээд та ер нь ингээд аль нутгийн нутаг бас үндсэн мэрэгжил сургууль
Энэ тухай одоо яриагаа бас үргэлжлүүлээ. Би Баруун аймгийн хүн. Оо тий, Ховд аймгийн Мөс сум төрсөн, тэндээ 10 жил төгссөн. Бидний үед ч одоо конкурс гэж явдаг байлаа. Конкурстэд одоо би дээрээсээ 2 дугаар байранд ороод тэгээд Оросын улбаны улсын Ерхүү хотын политехникийн дээд сургуулийн геологийн ашигт мултамлын эрэл хайгуулын зургал гэдэг сургууль аваа тий. Тэгээ яг бидний үед бол энэ зах зээлийн нийгэм шилжээд ороо усгаа үе таарад бас нэг ганц 2 жил хоошилж яж тэгээд би сургуулаа төгссөн. Тэгээд сургуулаа төгснөөс хойш харин онцлог нь би мэрэгчлэрээ ажиллаагүй. Манай эхнэр өвтөө хойно сургуульд байхдаа танилцаад тэгээ манай эхнэр одоо болтол геологоор ажиллаад геологийн хүрээлэнгийн одоо мэрэгжилтэн нас ихсүүлээд одоо геологийн хүрээлэнгийн захирлыг сүүлийн 10 хэдэн жил хашаад одоо тэтгэвртэй гарсан. Би бол жижиг дунд үйлдвэрлэлээр ингээ явцсан. Тэр ингээд 2 өөр мэрэгчлэр ингээд ажиллаад тэтгэврийн нас төгсөж байна. Манай аав бол малын эмч хүн байсан. Тий. Манай ээж бол нефт базад түгээгч хийдэг хүн байсан. Тий. Тэгээ одоо манай бас залуудаа өнгөрсөн. Тий. 47 настайдаа өнгөрсөн. Тэгээ бид нар бол ялгаагүй л одоо социалист нийгмийн үеийн бүтээгдэхүүн тэр үед одоо аав ээж нь ажилдаа явдаг, дүүнэрээ хардаг, сургуульдаа явдаг, хичээлээ давтдаг ийм л одоо режим төлөөгөө хагалдаг, усаа зөөдөг. Тийм л одоо жишгээр л одоо өсөж хүмүүжсэн. Танаа нутаг одоо үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг гээл. Нутгийн тухай одоо бусдаас одоо бахархуултаа ярих юм юу танаа нутгаас. Манай сум бол би Ховд аймгийн Мөс сум гэж яваа. Мөс сум. Тийм, Мөст гэдэг нэрний учир нь бол манай боржийн гол бол өвөлдөө бол ингээд битүү мөс болдог. Бид нар чинь бол сургуульдаа тишүүрээ хөлдөө угуулчаал бие биендээ өрүүлээл сургуулийнхаа хаалгаар гарахтал мөстэй залгадаг. За. Тэгээд өдөржин мөсөн дээр тоглоод ингээд нэг уур савсан улсууд л үдээс хойш оройхондоо гэртээ хардаг л байсан тий. Гөө мөстэд одоо бахархууштай сайхан юм олон бий. Тэгээ газар нутгийн үед бол уултаа, устаа, нууртаа, ан амтантай, аргал ангиртай тий сайхан нутаг тий. Одоо сүүлийн үед бол улс төр засгийн бодлогын хүрээнд одоо би 1500 км давхихад 1 м шорон замаар давхихгүй би нутагтаа очиж байгаа шүү дээ. Тийм ээ. Тий. Бас энэ сүүлийн үеийн дэвшил хөгжил бас байна. Тий, хөгжил тий. Одоо манай хөдөөний малчид гэх чинь одоо бүгдээрээ интернеттэй болцсон, телевизтэй болцсон, нарны панелтай болцсон, том жижиг машинтай болцсон. Нэг үеиг бол одоо хөгжил дэвшил бас нүдэнд харагдах хэмжээнд бас байна. Гисэн хэдийг бол улс орны хөгжлийг ард түмэн дандаа муулж яах юм яагаад гэдэг. Яг ер нь бас нэг сансан хэмжээнд бас хүрэхгүй л байна л та. Тийм сансан хэмжээнд хүрэхгүй л байна гэж бодож байна. Одоо жишээ нь би бусад орнуудын жишээ авах юм бол Арабын Эмиратад очлоо. Тий, Арабын Эмиратын 8 сая хүний 2 сая нь үндсэн араб иргэд 6 сая хүн цагаач иргэд байна. Тий. Тэгээд нэг үгээр хэлбэл тэр 2 сая хүнд 6 сая хүн үйлчилж байгаа байхгүй юу? Тийм бай. Тий. Тэгээд тэнд бодлогоо улс орныхоо бодлогыг зүгээр захын хүн ярьж байна. Манайх нефтийн хамааралтай байсан үе бид нар нефтээс 70% төсөө бүрдүүлдэг байсан. Одоо бид нар бодлогоо тодорхойлоод 20 жилийн дараа гэхэд бид нар нефтээс олсон мөнгө аялал жуулчлалд оруулаад аялал жуулчлалаас 70%, нефтээс 30% хамааралтай болно гэдгийг зүгээр би төр засгийн усуудаа уулзаагүй зүгээр таксинд сууж байгаа таксины жолооч нар ингээд эрдийн 8-ачтай уулзахад тий төрийнхөө бодлогыг яриа явж байгаа байхгүй. Бид нэр одоо ингээд нефтээс хамаарал улам багасж байгаа. Бодлого нь тодорхой болсон. Тий. Нэггээр хэлбэл нефтээс олж байгаа мөнгийг аялал жуулчлалдаа зориулээд ирээдүйд бид нэр аялал жуулчлалаас мөнгө олно гэдгээ тодорхойлцсон ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр ингээд бизнесийнхаа орчныг тэгвэл яаж сайжруулах вэ? Төрийн бодлогыг хөгжүүлэхэд энэ баялаг бүтээгчд манай үйлдвэрлэгчид тэр нь яаж оролцуул дээр юугаар түлхэж чангааж татах хэрэгтэй юм бэ гэж. Яг нь Монгол миний дотоод бодол тийм. Монгол орны хувьд болвол энэ ашигт малтамлаас олж байгаа мөнгийг үйлдвэрлэлийн салбарт зарцуулаасаа дараагийн 20 жил 30 жил одоо хоолоо олж идэх салбарт зарцуулаасаа л гэж боддог л да. Ашигт малтмал чинь хязгаартай шүү дээ. Тий. 20 жил 50 жил энэ дараа мэдээж багасч жил таарна, дуусч жил таарна. Тэр үед бид нэр эннээс олсон мөнгө үйлдвэрлэлийнхаа салбарт ийм сангаа ингэж хөгжүүлээд ингээд бид нэр дараагийнхаа одоо хоолоо олж идэх
үйлдвэрлэлийг бий болгосон юм а гэдэг концепцийг одооноос бий болгоод тэрнийхээ төлөө ажилласаа л гэж боддог л доо. Тий. Гэтэ харамсалтай нь одоо бас нэг тийм хэмжээний мөнгө төгрөг нь гардггүй юм уу, гаргая гэж боддггүй юм уу, ямар ч байсан санаанд бол хүрэхгүй байна. Бас нэг авууштай нь бол бас энэ сүүлийн үед ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөр үр дүнгээ өгч гэнэ үү, өгч гэнэ. Цагаан алт хөтөлбөр үр дүнгээ өгч гэнэ үү, өгч гэнэ. Заавал ингэж тусад нь хөтөлбөр зарлаад байхгүй. Энд чинь бас нэг үгээр хэлбэл зарим салбар нь ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр томоохон ийм сан бий болгоод тэндээс одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа улсууд хүнс үйлдвэрлэсэн ч вэ, хөнгөн үйлдвэрлэсэн ч вэ, импортын орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч вэ, аль нь ч гэсэн тэр сангаас хөнгөлтэй зээл аваад үйлдвэрлэлээ хөгжүүлдэг. Тэр үйлдвэрлэл нь экспортод чиглэсэн ийм үйлдвэр байх юм бол Монголын гарц гаргалгаа, Монголын одоо ирээдүй, Монголын доллар орж ирэх одоо гарц юм уу гэж би дотроо боддог л да. Тий. Манай өнөөдөр сабаглаа бодлын үйлдвэрлэж явуулж байгаа компаниудаас бүтээгдэхүүнээ гадаад хасаад аргадаг компани гэж байхгүй юу? Сабаглаа хуудлын салбарын нэг онцлог байдیں۔ Тэгэхээр энэ сабаглаа хуудал үйлдвэрлэж байгаа улсууд бол хязгаарч олонний танил байдаг. Нэг үгээр хэлбэл энэ экспортод гарч байгаа гурилч байна уу, ус ундаач байна уу, ноос ноолуурч байна уу, тэр бүгдийн сабаглааг бол сабаглаа хуудлын үйлдвэрлэгчд л үйлдвэрлэж байгаа. Харин тэр нь болохоор ойлголоо. Бэлэн бүтээгдэхүүн болж иж хүнд танигдж экспортод гардаг. Тийм байна. Тэгэхээр сабаглаа хуудал огт экспортод гарахгүй байгаа биш. Ноос ноолуурын сабаглаатай экспортод гарч байна. Баяжмлын сабаглаатай экспортод гарч байна. Энэ утгаараа бол сабаглаа хуудал бол бас экспортод гарч байгаа гэсэн. Сабаглаа бодлын үйлдвэрлэх нь төрийн худалдаа авалтанд алиар амжилттай оролцож байна. Тендер буюу тендер тэр алиар одоо амжилттай шударга оролцож чаддгийн. Тендерт нэг үеиг бол одоо бас амжилт олж байна. Одоо тендерийн одоогийн хуулиар тендерт оролцоод бүр ялхахгүй болсон, бүр ядсан нэг хэсэг үе бий. Жишээ нь одоо манай шуудаа үйлдвэрлэгчнэр одоогийн хуулиар тендерт ордог, нөгөө эрдэмтийн тэгээд оюутлагын тендерт ордог, тэгээд байхгүй. Тэгэл алдчихдаг. Тий. Гэхдээ хэн авцсан гэхээр хэн авсан мэддэггүй нэг импортын компани авцсан байдаг. Харин одоо тэрийг хэлсээр байгаа, тэр дотоодод үйлдвэрлэсэн барааны жагсаалтанд нэг юм ороод одоо нэг юм тендерээ авдаг болсон. Нэг хэсэг чинь манай шуудаа үйлдвэрлэгчид бүр ажилгүй зогслоо шүү дээ. Тэгээд бүр асуудал нь хүндрээд нэг захирал өөр надад өөр ингэж орж ирсэн. Манайх одоо ажлын байр 3000 м авдраа та. Би сүүлийн 2 жил тендер авч чадсангүй. Одоо би тоног хөрөмжөө гаргаж хийчиад хүнсний зах болгодог юм уу захирлаа гэж орж ирж байна. Тэгэхээр одоо үйлдвэрлэл арай л тэр хэмжээнд очих болоогүй байна. Зах зээл нь байна уу, байна. Уул уурхай хөгжиж гэнэ үү, хөгжиж гэнэ. Арай л болохгүй даа гэх. Тэгээ би яамтайгаа ярьж хагаад Монгол Улсын ерөнхийлөгчийг тэр үйлдвэр дээр би зочлуулсан. Тэгээд асуудлыг үнэхээр бас шийдэж өгсөн. Ерөнхийлөгч үүрэг даалгавар өгсөн. Сангийн яамд үүрэг даалгавар өгсөн. Төрийн худалдаа авах ажиллагааны газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ хуулийг ажилдуулж болохгүй. Энэ хүрээндээ та нар ажиллаа зөв зохицуул гэдэг ийм үүрэг даалгавруудыг өгөө. Тэрний үндсэн дээр одоо нөгөө үйлдвэр маань Эрдэнэтээс тендер аваад, оюутлагоос тендер аваад бас нэг ард нь 50-60 хүн ажлын байраар хангагдаад ингээ болж байгаа. Тэгэхээр энэ хүнсний хувьсгал гэдэг Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо санаачлан зохион байгуулсан энэ том хөтөлбөр цагаан алт, хүнсний хувьсгал, дөрвөн мод гэдэг. Бидний хэмжээнд хамгийн ойрлох байгаа нь хүнсний хувьсгалын үйл ажиллагаа байна. За энэ хувьсгалд танай холбооноос хичнээн хүмүүс хамрагдаж одоо хөнгөлтэй зээлд хамрагдав. Авсан зээлээр ямар хэмжээний одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрээ өргөдөх, сайжруулах, тоон хэмжээ нэмэгдүү ямар хуу янзтай байна. Хүнсний хувьсгалаас манай салбар нэг 32 орчим тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ 15 аж ахуй нэгж нийлээд. Тэгэхээр чин одоо 50 аж ахуй нэгжээс 15 нь хөнгөлтэй зээлэнд хамрагдлаа гэдэг чинь хүнсний хувьсгал цаашдаа хэрэгтэй байна л гэсэн. Энэ 32 тэрбум төгрөгнөөс 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нэг компани авсан. Тэднийх шинээр Монголд үйлдвэрлэдэг сабаглаа буудал хийж эхэлсэн. Нэг удаагийн одоо энэ торт мортны аяг, нэг удаагийн аяг 5 гэдэг 16 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Хуучин дээрээ нэмээд гэсэн үг. За нэг 14 аж ахуй нэгж эргэлтийн хөрөнгийн зээл авсан. За эргэлтийн хөрөнгөө энэ зээл авсан аж ахуй нэгжүүдийг тооцоолоход бол нэг борлуулалтын орлого нь 30-аас 35% өссөн.
Тий. Улсад төлдөг татварын хэмжээ 20 орчим хувиар нэмэгдсэн. Ажиллагчдын тооног 10 хувиар нэмэгдсэн. Иймэрхүү үр дүн гарсан байгаа. Ер нь хүнсний хувьсгалын би бас нөгөө удирдах зөвлөлдөнд байж байгаа учраас хүнсний хувьсгал улс их зөв явсан. Энд чинь хүнсний хувьсгал бол бас эрдэмтдийнхаа дуу хоолойг оролцуулсан, эрдэмтдийнхаа санал үндсэлдээд тэгээд аль салбарын дэмжих үү гэдэг дээрээ ингээд тооцоололтоо явсан гэсэн үг. Тийм байна. Тий. Ер нь одоо харж байхад бол яг энэ хүнсний хувьсгалаас хөнгөлтэй зээл авсан компаниуд 54 шинэ үйлдвэр байгуулагдсан байна. 54 шинэ үйлдвэр. Тэгэхээр бол социализмын үед ч бид нэр 54 хүнсний үйлдвэр барьж чадаагүй л байхгүй. Тий. Тэгэхэд бол 54 хүнсний үйлдвэр байгуулагдсан. Гэхдээ бүгдээрээ нэг тийм цоо шинэ үйлдвэр биш л дээ. Жишээ нь одоо хуучнаа өргөтгсөн, хуучнаа өргөтгсөн. Тий. Тэмдэгтүүний хэмжээ нь өөрчлөгдсөн гэдэг. Тий. Бүгдээрээ ингээд шинэ үйлдвэр байгуулсан гэсэн. Тэгээ одоо өндгөр ихчл манайх дотоодыгаа 100% хангадаг болчихлоо шүү дээ. Тэгээ ингээ хараад байхад ер нь монголчууд маш одоо хөдөлмөрч хүсэл төмөөлөлтэй боломж нь олдвол ер нь хийхгүй бүтэхгүй юм аа одоо ийм адтай ард юм аа. Гэвтэл тэр одоо чухал юу гин одоо боломжтой үеиндээ сонгуультай гаргаад өгчдөг, урагш дэвших хөдөлгөөнд саад болоод байдаг, баахан бичиг баримт хууль эрх зүйн орчин байдаг. Өнөөдрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа садаа болоод байгаа юм юу байна? Одоо энэ хөнгөлтэй зээл хөтөлбөрүүд чинь банкар дамжиж байгаа. Тий. Одоо банкар дамжихаас өөр арга байхгүй. Тий. Гэхдээ бас нэг ажиглаж байхад бол банкар дамжихаар нөгөө барьцаа хөрөнгө сайтай, борлуулалтын орлого сайтай ийм компаниуд нь бас нөгөө төрүүлээд зээлүүдийг аваа явцдаг. Бас нөгөө барьцаа хөрөнгө жоохон муутай дөнгөж эхэлж байгаа жижиг дундад хамаардаг ийм аж ахуй нэгжүүд нь арай жоохон хамрагдаж бас бага байгаа. Тоцорчих гэдэг. Хоцорчих гэдэг. Тэгэхээр дараагийн одоо хөтөлбөр дээр бол энэ бүгдийг шийдсэн, энэ өмнөх нэг жижиг сажиг алдааг зассан ийм журам дүрмийн дагуу энэ хөтөлбөр явах юм бол өшөө үр дүнд хүрнэ гэж бодож байна. Хүнсний хувьсгалын одоо хөтөлбөр үргэлжилнэ гэж дуулдаж байсан. Тий. Хүнсний хувьсгал хөтөлбөр ер нь хүнсний хувьсгал чинь бол ганц Монгол улсад биш. Дэлхийн нийтээрээ л одоо энэ хүнсний асуудал бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш хүнсний хомсдолд орсон. Тэгээ одоо ард иргэдээ яаж хүнсээр хангах уу гэдэг бодлого улс орон болгонд л байдаг. За тэр үеэс хойш бол хүнсний хувьсгал хөтөлбөр зарлаа явуулсан улсууд байна. Одоо энтгийг жишээ нь одоо хүнсний хувьсгалыг 40-50 жил зарлалцсан анх ногоо хувьсгал, оранж хувьсгал, тэгэл эко гэл ингээл 9 шидийн нэртэй ингээл хүнсний хувьсгалыг 30-40-50 жил зарлж ийж үр дүнд хүрдэг юм байна. Тэгэхээр манайх бол зөвхөн нэг удаа зарлаад 5 жилийн хугацаатай хэрэгжээд ингээд хоёр дахь нь бол заавал хэрэгжих ёстой юм аа гэдэг хүлээлттэй л байж байгаа. Энэ гадаад улсуудын туршлага, за дээрээс Монгол улсад бий болсон өнөөгийн энэ боломжийг бид нэр цааш нь ахиулмаар байгаа байхгүй. Одоо ингээд зогсчих юм бол магадгүй ганц 2 жилийн инфляцид дарагдаад нөгөө хүнсний хувьсгал хөтөлбөрийн үр дүн ч байхгүй болчих гэнэ шүү дээ. Тэгэхээр энийг бол цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй юм гэдгийг олон улсын туршлагаас ч тэр энэ дотоодын үйлдвэрлэгчдийн хэлж ярьж байгаагаас ч тэр энэ бол үргэлжлэх ёстой маа гэдгийг бид нэр цааш нь яамандаа ч хэлсэн байгаа, их хурлд ч бас хэлсэн байгаа, ерөнхийлөгчд ч бас бичиг өгсөн байгаа. Харин хариу нь бол бас эдийн засгийн хөгжлийн яамнаас одоо боловсруулаад санд болгоод их хурлд оруулъя. Энэ хөтөлбөр бол үргэлжлэх нь зүйтэй юм а гэдэг хариу над дээр ирсэн байна. Тэгэхээр бол энэ намрын чуулганаас магадгүй энэ хүнсний хувьсгал хоёрын эрх зүйн орчин шийдэгдээд явах л гэж бодож байна. Монгол улсын ерөнхийлөгч танай холбооны хичнээн үйлдвэрээр очсон байна. Манай 6 үйлдвэр дээр ирсэн. Тий, 6 үйлдвэр дээр ирсэн. Ямар үйлдвэрээр очсон юм? За, Опласт ялгаар улсны компаниар ирсэн, Монлебел шошгоны компаниар ирсэн, Шинэ гантиг даацын шуудаанаар ирсэн, GoPro гэж цаас хайрцагны үйлдвэр дээр ирсэн. Тэг хэмчлэн 6 үйлдвэр дээр ирсэн. Хизээ байхдаа Монгол улсын ерөнхийлөгч үйлдвэр өсөөл, нарийн баавны үйлдвэр өсөөл явж байсан юм. Гэ одоо бодоод зэрэгцүүлээд харахад энэ чинь их юм өөрчлөгдөж шүү. Тийм ээ. Хэд ковидын үед чинь одоо гэлгаруутгүй болоод талхныхаа уутыг байхгүй болсон үед л энэ сав баглаваад гэдэг чинь үнэхээр хүнсэнд хэрэгтэй юм байна гэдгийг дээр доргоо ойлгоод
Тэгээ хуучин сабаглаа янз янзын жидүүгийн зээлмэл тийм чинь баг хэрэг байхгүй энэ нэр төмөч баг байхгүй шүү дээ. Ковидоос хойш хараа үнэн би санал нийлэх үү да. Нийлнэ. Тий. Одоо тэр ковидын үед бол хоёр улсын засгийн газрын хооронд бол за нэг хэрэгцээтэй цөөхөн юм авъя гэдэг дээр хоёр засгийн газар тохирсон. Тэгээд юу байх вэ гэд. Нэгдүгürt Монгол улсад бол эмнэлгийн тоног төхөөрөмж эмн хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт хүнс нь хэрэгтэй юм байна. Гуравдугаарт нь би хуралдаар хэлж байгаад хүнсний сабаглаагүй бол та бүхэн минь талах чинь уутгүй болно шүү. Баяжмал чинь шуудаагүй болно шүү гэдэг асуудлыг тавьж ийж гурван бараа авахад би сабаглаагаа оруулж ирсэн. Тий. Тэр нь ч бас онцол доо. Тэгээгүү бол манай өстой жинхэнэ талах нь уутгүй болох байсан, баяжмал нь шуудаагүй болох байсан. Тий. Тэр одоо бодлогын хүрээнд бид нар бас сабаглааныхаа түүхийн эдийг бас тасралтгүй нэг юм татчихээж дотоодын үйлдвэрүүд маань нэг хангагдаж 2 жилийг давсан. Тэр үед ч манай жижиг дундын юунд сангийн зээлэнд чинь юусэн сабаглаа бодлын салбар хамаардаггүй байсан шүү дээ. Сүүлийн 2 жилд нь бол сабаглаа бодлын чиглэлээр зээлээ нь олгож эхлэе энэ төргээд энэ чинь бас нэг эзэнтэй учиртай болж ирсэн бол танай холбооны үр дүн бахаа гэж байна. Хоёр нь тий. Би жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэ сайхан даргатай бас ойр дотн ажилладаг. Байнга уулзах болгондоо хилдгэлтэй. Манай танаа тэргүүлэх чиглэл дотор манай сабаглаа бодол байнга байж их ёстой шүү. Ийм ач холбогдолтой шүү гэдгийг хэлдэг. Харин сүүлийн хэдэн жил хасагдахгүй байнга тэргүүлэх чиглэл дотор яваад тэр чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олгоо явж байгаа. Тэрийг бас жижиг дунд үйлдвэрлэгчид Эрдэнэ сайхан дарга сайн ойлгоод энэ хасагдахгүй яваад байгаа. Харин тэр чинь одоо хамгийн чухал шүү дээ. Хууч нэр усан ч байхгүйсэн шүү дээ. Үйлдвэрлэлийн нэр усан дотор байхгүй явжсэн баггүй шүү дээ. Одоо социализмын үед сабаглаа бодол гэж ойлголт байхгүй. Тэгээ одоо засгийн газрын тогтоол их чинь одоо нөгөө 20 мөнгөний модон авдрыг дахин эргэлтэнд оруулах энэ төр гэсэн засгийн газрын тогтоол байдсан шүү дээ. Ганцхан 1957 онд налаахад ашиглалтанд орсон шилэн лонхны үйлдвэр ийг л одоо сабаглалын үйлдвэрийн одоо анхдагч хийж хэлдэг. Шилээ савуулдаг. Тий, шилээ савуулдаг тий. Тэгжил тооцож явдаг. Түүнээс өөр ирэн сабаглалын үйлдвэр гэж юм байгаагүй. Одоо бол 50 гаруй үйлдвэртэй болчиход. Сайхан байна. Танай компани жолтго Монтаг гэдэг дандаа энэ одоо ундаа усны савлганы таглаг үйл би ач үзэж ирсэн. Сайхан том үйлдвэр байна лээ. За энэ одоо хизээ байгуулагдсан. Танай компани одоо түүхээс бас тодорхой болцсон. Манай компани чи ер нь бидний үеийн нэг хэдэн захирлууд, хэдэн хүмүүс бол ер нь зах зээлтэй дөнгөж залгаал үйлдвэрлэл рүү орсолдоо. Тэгээ тэр үед л би 91-2 оны үед л гар ажиллагаатай тоног төхөөрөмж авч ирээл одоо тагнууд хийгээл тэгээд ганц хоёр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлээл 90 хэдэн оны сүүлгэгт чинь 100 хэдэн аж ахуйн нэгжүүдийн таг магийг нийлүүлдэг болцсон байсан. Тэгээд сүүлдээ бас нэг үйл ажиллагааныхаа чиглэлийг жоохон өөрчлөөд одоо манайх дандаа ус ундааны сабаглаа бодол, пэт савнууд, түүний тагийн, бариулын тийм юмнуудыг хөвчлөг үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үеийн одоо автомат технологиудыг ашиглаж байгаа. Одоо манайхны үйлдвэрлэлийн ухт чинь хүний оролцоо байхгүй болсон шүү дээ. Тийм байл. Бараг хөнгөө билээ. Түүхийн эдийн хийгээл таглаад бэлэн бүтээгдэхүүн гараад тэрийн шалгаа савлаад ингээл явдаг. Одоо ажил хүчний хомсдол болчихсон үед бол та төрүүлээд мэдээд хөнгөө үйлдвэр байгуулсан билээ. Одоо нөхцөл байдал тэгж шаардаад байна. Тий. Өнөөдөр ажил хүчний хомсдол би болчлоо. Ажиллагчин олдохгүй боллоо гэдэг. Гаднаас ажиллах хүчээ авч ажиллаж эхэллээ. Энэ ер нь зөв бодлого уу? Одоо гаднаас ажиллах хүчин авахаас өөр арга байхгүй. Гэхдээ Монголын бас дотоодын нөөц уулзаа байгаа. Ер нь ингээд статистик үзэхээр бол хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүн байна. Тий. Тэтгэврт гарсан 200 мянган хүн байна. Энэ чинь дөнгөж тэтгэврт гарсан улсууд бол бас ажлын чадвартай, ажлын зөндөө туршлагатай, буцаад ажиллах бололцооны ийм улсууд байгаа. Тий. Хөгжлийн бэрхшээлтэй улсуудыг бас өөрсдийнх нь тохирсон ажилд нь ингээд дадлагжуулаад суйрлуулчих юм бол бас эн чинь том ажиллах хүчин байхгүй юу? Гадагшаа явуулсан 100 гаруй мянган ажиллах хүчин байна. Тий. Энийг нэгдүгээрт бас нэг жоохон татах, төлөвшүүлэх бодлого байгаасаа гэж боддог. Тэгээд үнэхээр бас барилга уулуурхаан салбарт ч юм уу монголчуудын хийж чадахгүй салбарт бол гадны ажиллах хүчин байхаас өөр аргагүй л дээ. Тий. Гэхдээ энэ дээрээ бас нэг нөгөө татвар ураамжтай, уян хатан орж ирсэн улсууд нь хяналттай үнэхээр хийх ёстой ажлаа хийж гэнэ үгүй юу гэд
тийм оролцоог нь хангаад өгөх юм бол одоо ажиллах хүчин гаднаас авахаас өөр арга байхгүй тийм. Өнөөдөр үйлдвэрлэгчдийн дунд чидэд тушаа болж байгаа ямар одоо хууль эрх зүйн орцсон байна. Татварын хууль, нийгмийн даатгалын хууль гэл олон хууль биш үү? Хөдөлмөрийн хууль энэ гэх. Энэ тухай ер нь аль нэг нь одоо онцолж ярих уу? Жишээлбэл нийгмийн даатгалын хууль гэл одоо энэ нэг хууль даатгал гэж бүтсэн мөртлөө албан журмын юу болчихсон, татвар болчиход буцаагаад эргээд эзэндээ ээлж үйлчилдэггүй энэ систем байна. Тэр чинь олон татвар шимтгэлийн өндөр хувиар авчаад эзэндээ ээлгүй болоод ингээд ажлын байрыг эзэнгүй болгоод байгаа нэг шалтгаан бий боддгийг та юу гэж бодож байна? Зөвлөдөө. Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх гэвэл бизнесийн орчныг л бүрдүүлээд өгч хэрэгтэй. Бизнесийн орчин гэдэгт юу орох уу гэхээр нэгдүгээр татварын бодлого. Хоёрдугаарт санхүүгийн асуудал. Тэгээ энднийг бий болгоцсон байхад бол жижиг дунд бизнес өөрсдөө хөгжинэ. Тэгээ энэ хоёр чинь Монгол дутагдaltaй хэвээрээ байгаа даа байхгүй юу? Тэгэхээр татварын орчин дээр одоо нийгмийн даатгал гэгт чинь та түрүүн хэлж байна. Аж ахуй нэгжээс төлж байгаа нийгмийн даатгал бол одоо хэнд очиж байгаа нь бүү. Хэн буцааж авдаг нь бүү мэд. Гэх мэтчлээ ингээд нэг детальны жижиг асуудлууд олон бий. Хоёрдугаарт энэ санхүүгийн асуудал үнэхээр хүртээмжтэй биш байна. Одоо банкны зээлийн хүү хэдүүлээ 20%-аас дээш хүүтэй мөнгөөр яаж бизнес хийх вэ? Тэгэхээр энэ хоёр орчин бүрдээгүй байна гэж хэлж байна. Гуравдугаарт хамгийн том асуудал бол зах зээлийн хамгаалалт. Одоо Монгол улс чинь бол гайлын 5% татвартай. Тэр татвар л одоо Монголын үйлдвэрлэгчдийн хамгаалалт болж байгаа. 5%. Тэгэхэд Монголд үйлдвэрлэсэн бараг Орос руу гаргая гэвэл 40-50% татвартай. Хятад руу гаргая гэвэл 50-60% татвартай. Аливаа улс чинь ингэж зах зээлээ хамгаалдаг юм байна л да. Тэгэхэд Монголын зах зээл 5% татвартай. Тэгэхээр энийг яагаад онцолж хэлээд байна уу гэхээр одоо тогны үн нэмэгдээд жишээ нь манайх одоо үйлдвэрлэж байгаа ПЭТ лонхон дээрээ тогны үн 30% нэмэгдсэн шүү дээ. За нэг 10 төгрөг нэмэхгүй бол болохгүй нэ гэд хэрэглэгч нартай хэлэхээр 10 төгрөг нэмэх юм бол би хятадасаа очиод авчна гэж байгаа. Тэгэл одоо. Тэгэл үйлдвэрлэгчдийн зах зээлийн хамгаалалт тэнд байсан ч одоо алга болчихсон. Яа ястай. Тэгэхээр ийм гурван орчинг бүрдүүлээгүй цагт энэ жижиг дунд үйлдвэрлэл хөгжихэд тун бэрх. За дээрээс нь одоо миний бас нэг хэлэх ёстой зүйл бол энэ тендерийн хууль. Тендерийн хуулийг бол би одоо буруу замаар явж байгаа гэж боддог. Яг нэг үг ярихад. Тендерийн хууль чинь бол одоогийн нөхцөлд бол хамгийн хямдыг авна гэсэн ийм уриатай лоозонтой явж байгаа байхгүй юу? Үгүй. Би бол тендерийн хуулийн зорилго нь дотоодод үйлдвэрлэсэн бараа ажил үйлчилгээг нэгдүгээрт худалдаж авна гэсэн ийм хуулийн зорилго тавьж ээж одоо хөрс солонгос гэхэд барилгын тендер зарлахад хараа. Барилгынхаа холбоонд өгчөж байна. Барилгын холбоо нь өөрсдийнхөө хүчин чадал тааруулаад дотоодынхоо барилгын компаниудад өгөөд илүү гарсныг олон улсад тендер болгож зарлаж байгаа байхгүй. Тэгэхэд манай тендерийн хуулиар чинь хямд гэдэг нэрийн доор ерөөсөө хятадаас импортлж байгаа байхгүй. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэж ийсэн тэрийг үйлдвэрлэж ийсэн нэг жижиг дунд үйлдвэрүүд чинь худалдаа авах ажиллагаа нь байхгүй болохоор дампуурах эрсдэлтэй болчиход байгаа. Өнөөдрийн бидний үнэ шинэ гарч ирж байгаа мэргэжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хууль гэдэг. За энэ чинь хурлаа батгадаад буцаал ингээд одоо хөрлөг бол эхлэх гэж байна. Тэгэхээр энэ мэргэжлийн холбоотойг бол одоо болохоор хичнээн холбоо байдгийг мэдэхгүй. Энийг 88-ын холбоо болгоно гэсэн хуулийн залтанд явж байгаа юм байна. За тэгэхээр манай хабаглаа бодлын холбоодод энэ одоо шинэ хууль эрх зүйн орчин бэлэн байна уу? Бусад холбоодууд ер нь ямар хуу юмцтай явагдаж явах шиг байна. Бэлтгэл ажил ямар шатантай байна. Харин тийм ээ. Ер нь бол энэ мэргэжлийн холбоо статус гэдэг бол зөв. Тийм улаасаа олон улсад ч энэ хэрэглэгддэг зүйл тий. Тэгэхээр энийг хэрэгжүүлдэг хууль журам нь бас тодорхой байх хэрэгтэй байна. Тодорхой байх хэрэгтэй. Одоо жишээ нь манай Сабаглаа буудлын салбар гэх чинь C10 буюу боловсруулах үйлдвэрлэл гээд тэгээд тэр доор байхгүй байж байжснаа бусад гэдэг дотор манай Сабаглаа буудал орж явж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн ангиллыг бол 2018 онд эдийн засгийн сангийн яам баталсан байлээ энэ статистикийн ороотой хамтраад.
Гэхдээ энэ нь одоо бас л ингээ шаардлага хангахгүй болцсон. Энийг шинжилмээр байгаа байхгүй. Одоо Сапаглаа буудлын 50 үйлдвэр бий болцсон байгаад байхад тэр боловсруулах үйлдвэр дотор Сапаглаа гэсэн үг байхгүй байна гэдэг чинь бас дутагдaltaй байгаа шүү дээ. Тийм байна. Тий. Энэ мэргэжлийн холбоо бол ер нь зөв. Тий бусад холбоодоосоо болвол ер нь төр бол санаа нь мэргэжлийн холбоо статусыг бий болгоод энэ мэргэжлийн холбоо статустаа төр засаг нь арай түлхүү харьцаа явъя л гэсэн ийм л бодлого шүү дээ. Ер нь бол шилжих зөв. Тий. Энэ төр бол аль болох бизнест орох оролцоо нь бага байх хэрэгтэй байна. Энэ өнгөрсөн оны 12 сарын дундуур болсон хүнсний хувьсгал хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дээр бол Монгол Улсын ерөнхий сайд, их хурлын дарга энэ төр бүгдээрээ ирсэн шүү дээ. Тэгээ манай яамны сайд оролцсон. Энэ дээр бол хүнсний хувьсгал хөтөлбөрийн зээл ямар улсуудад олгогдсон, яасан ийсэн гэдэг ерөнхийдөө товч тайлан гарсан. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн зээлээс аваад одоо буруу зориултын бусаар зарцуулсан нэг ч тохиолдол гараагүй. Тэгэхээр эн чинь бас ингээд нөгөө мэргэжлийн холбоотойгоо хамтраад зөв хүмүүсээ олоод өгчжээ л гэдэг. Тийм гаргалтай зөв байна гэдэг харагдаад байна шүү дээ. Эн чинь бас нэг хандлагыг тогтоочтой гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдад тэгвэл зээлийн бол байж явах юм бол буруу замаар явахгүй байна. Олон хүн ажлын байртай болох юм байна. Улс орнд их тусдын болох юм байна гэдгийг энэ төр засаг зүйтэй. Харин тийм ойлгож авсан болов. Тэрний жишээ. Тийм жишээ ойлгож тий. Төртэй хамтраад одоо зөв шийдэлт хүрээд энэ хамтарсан үр дүн гарч яана л гэж ойлгоо. Олон юм тэмүүлэх юм л да. Өнөөдөр хүн чанар, мөн чанарч гэдэг юм уу? Хүний одоо яс чанар гэдэг хүний үнэр гэж хэлдэг. Өнөөдөр хүний үнэр гэхээр тэр үгийг мэддэг бараг залуучууд байхгүй болох шиг боллоо. Баруул одоо хөлсний үнэр энэ тэр юм ч болоо үнэр тий. Ер нь энэ тухай юу бодож байна юм. Ер нь ингээд үйлдвэрлэгчч бай энэ нийгмийг ингээд ажиглахад бол юмд хандах хандлага эрс суларсан байна. Нэгүгээр хэлбэл хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийхгүй байна. Тэ. Зүгээр нэг арга цаасан байдлаар цагийг өнгөрөх байдлаар хийж гэн. Энэ бол маш буруу. Харин бүр бидний үед бол даашаа энэ ажлуудыг хийхэд шинжлэх ухаанчаар одоо дүрм журмын дагуу туршигдсан загварын дагуу одоо ингэж хийдэг байсан юм алдагдаад бүр хийж байгаа юмаа сэтгэлээсээ ч хийхэ болж байгаа ийм тохиолдлууд байна л да. Зүгээр ингээл гудамжинд гараад харахад энэ тавьсан явган зам энэ орц гарцыг ингээл харахад үгүй энийг чааваас нэг хүн бүдрээд унчхааргүй хийчихгүй яав да. Үгүй энэ хүний явган хүний зам дээр байгаа шонг нь одоо зайлуулчих болоогүй юм байх та гэдэг ч юм уу. Хамгийн наадлан. Тий. Энэ болгон дээр ингээд сэтгэл дотгож байгаа байхгүй. Одоо үйлдвэрийн дамжлага дээр сууж байгаа залуучуулыг шигсэн харахад одоо тоног төхөөрөмжөө хараад гарч байгаа бүтээгдэхүүнээ хянаа суухын оронд чинь нэг гартаа гар утсаа барьцаа сууж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бол аливаа юмны хандлага гэдэг юм бол ялангуяа энэ зах зээл жилдснээс хойш бол сүүлийн үед энэ хандлага маш их суларч байна. Энэ хандлагыг өөрчилж чадах юм бол бас маш их юмыг өөрчилж чадах амжилтанд хүрэхээр юм уу гэж би бас дотроо бодож явдаг л да. Тэнд хүн цэн үлдчихээд байна шүү дээ тийм ээ. Харин тий. Тэнд дотор хандлагыг сэтгэлээсээ хийвэл ямар төвшөнд хүрэх үү? Зүгээр нэг цаг нөхцөх байдлаар хийвэл ямар нөхцөл бий болох уу гэдэг чинь тэмээ маш өөр юм байхгүй. Үнэхээр тэр явган замыг ингээд хараагүй хүн гарсан ч тэгэлдэж унахааргүй, хүүхдээ төрсөн хүүхэн гарсан ч тэгэлдэж унахааргүй, хөгшин хүн явсан ч тэгэлдэж унахааргүй хийчих юм бол тэр хүн болгоноос магтаал хүртэнэ. Тэр зам хийх зорилго нь тэр зам байх хэвээр учир жандсан тэр тийм ээ. Тий. Одоо манайх чинь 100 болоод борооны ус зөндөөл явж гин. Борооны ус зайлуулах шугам хийчээ тэрийгээр нь ус нь явахгүй шүү дээ. Тэгэхээр юуны шугам юм нэр. Тэнд бас л технологи юм уу сэтгэл дотцол байгаа. Сэтгэл дотцол хүн чанар дутцсан. Дотцол байгаа. Мөнгө нь бол авцсан л байтаараа. Тий. Өнөөдрийн дээд дунд сургуулиудын сургалтын чанар өнөөдөр гараад ирсэн бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээр шаардлага хангахгүй байна. Тэгэхээр төгссөн бос сүүчнүүд нь юу ч мэдэхгүй байна гэл ингээл. Тэргээс үлдээ яхаар тэр ковид үед нэг төгссөн байна бодлоо яагаал тэгэхээр. Одоо энэ боловсролын систем яа сайжруулах юм бэ? Одоо харин сүүлийн үед одоо сургууль сураагүй болохоор сайн мэдэхгүй ч байгаа юм уу? Би сүүл төгссөн нэг залуу ажилд авсан. Тий.
энэ шүтээсийн цахилгааны анги төгссөн гээд за энэ бас танах төхөөрөмжтэй аваа ноцолчих бах цахилгааны мэрэгжлийн залуу байна гэдээ авсан байхгүй. Тий. Одоо чи яагаад энэ цахилгаантай оролдохгүй байна? Яагаад мэдэхгүй байна гэхээр би нэг тогон цохиулсан юм а тэрнээс хойш би айгаад оролдохгүй байгаа юм байна. Тэгээ цахилгааны инженер гэсэн. Тэгээ цахилгааны инженер Баатар. Тэгэхээр чи нөгөө таны хэлдэг төгсөж байгаа хүүхдийн чадамж энэ сургуулийн чанарын асуудал гэдэг ярихгүй л бол гарч байгаа бүтээгдэхүүн чинь ийм л байна л гэж хэлээ. Ийм л байна. Бүгдээрээ ч одоо арай тийм биш л байгаа л да. Ихтэй надтай тийм гүгөө таарсан. Гэхдээ ер нь бол тийм байгаа. 90% нь шаардлага хангахгүй мó гэж анзаардаг. За ястаа нөгөө дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэг шиг дээрээсээ л энэ улс орны бодлогыг тодорхой болгох хэрэгтэй юм бол гэж би боддог. Одоохондоо бид нар эндээс мөнгө олж байна. Ирээдүйд бид нар ингэж амьдрна гэдгийг тодорхой болгоод хэлчих юм бол хүн болгон тэр зорилгын төлөө ажиллаж болно шүү дээ. Хоёрдугаарт энэ доогуур ажиллаж байгаа ажилчид тэгээ албан хаагчид, үйлдвэрлэгчид бүгдээрээ л хийж байгаа юмдаа чин сэтгэлээсээ ёс хормынхан дагуу хандлагаа өөрчлөхгүй болвол хандлага уламд ордоод байх юм бол гарч байгаа бүтээгдэхүүний чанарт нөлөөлнө. Хүнтэй харьцах харьцаа нөлөөлнө. Олон юмд нөлөөлнө. Тэгэхээр бол дээд түвшиндээ суудлаа болоод бодлогоо тодорхой болгоосоо доод түвшиндээ бол энэ юмд хандах хандлагаа өөрчлөөсөө тэгэхгүй бол ер нь бас хэцүү шүү л гэж бодогч байна. За хүнсний хувьсгал төрийн бас байгуулагдаад одоо энэ 3-4 жил болж байгаа шүү дээ. 3 жил. Энэ байгууллагын зорилго өнөөдрийн хийж байгаа ажлын цар хүрээ ямар шатанда явна. Өөрөө одоо удирд зөвлөлт нь байдаг өнөө хувьд. Хүнсний хувьсгал хөтөлбөр бол амжилттай хэрэгжсэн. Тэгээ хүнсний хувьсгал хөтөлбөрийг хэрэгжихэд бас би ерөнхийлөгчийн дэргэд зөв хүн байж зөв зөвлөгөө өгсөн учраас энэ хүнсний хувьсгал хөтөлбөр хэрэгжсэн болов уу гэж боддог. Товчоор хэлбэл манай хүнсний хувьсгалын хөтөлбөр хариуцсан зөвлөх даваа баяр зөвлөх маань бас өөрөө баялаг бүтээгч үйлдвэрлэгч хүн байсан учраас одоо бид бүхний зовлон зүдгүүр хаана ямар одоо асуудлууд байгааг сайн мэддэг учраас нэлээд гайгүй зөвлөхийн ажлыг хийж байгаа гэж би бодож байгаа. Хүнсний хувьсгал төрийн бас байгууллагыг яагаад байгуулсан бэ гэхээр ерөөсөө энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд энэ төрийн бас байгууллагыг байгуулсан юм. Энэ дотор болвол бүгдээрээ нэгдүгээр хүнс үйлдвэрлэгч, хоёрдугаарт бүх төрлийн холбоодууд байна. Өндөгний холбоо, махны холбоо, сүмний холбоо тий бүх холбоодууд байгаа. Тэгэхээр энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хаана нь ямар алдаа гарах гээд байна, юу нь болохгүй байна гэдэг асуудлыг бид нэр хоорондоо ярилцахын тулд энэ төрийн бас байгууллагыг байгуулад тэгээд байн хурлаа хийгээд хэрэгжилтийнхаа явцын талаар ярилцаад банкнаас гарч байгаа мөнгө төгрөг өөрсдийнхөө хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр одоо төрийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна, болохгүй юм нь юу байна, газрын асуудал байна уу, тогны асуудал байна уу, зөвшөөрлийн асуудал байна уу, банкны асуудал байна уу, энтергээл нарийн детальчилсан жижиг сажиг асуудлуудаа бид нар бүгдээрээ л ярилцаж гаргалгаа олохын тулд энэ төрийн бас байгууллагыг байгуулсан л да. Тэгэхээр энэ маань бас үр дүнгээ өгсөн. Энэний үр дүнд л одоо бид нар түрүү хэлдэг шиг 54 хүнсний үйлдвэр байгуулж чадсан. Зүгээр эргэлтийн хөрөнгийн зээл авсан аж ахуйн нэгжүүдэл гэхэд өөрсдийнхөө борлуулалтын орлогыг 30-40% өсгөцсөн. Улсад төлдөг татвар 20%-аар нэмсэн ийм үр дүн гарсан. Тэгэхээр энэ төрийн бас байгууллага байгуулагдсанаар энэ хөтөлбөрийн хэрэгжилтэнд бид нар бас ахиц тус нэмэр болсоо л гэж бодож байна. Тэр нь бас эрдэмтдийн зөвлөлттэй мэл шүү дээ. Тий. Эрдэмтдийн зөвлөлт. Эрдэмтдийнхээ үгийг сонсож байгаа ганц төрийн бас байгууллага юм шүү. Тий, ер нь хамтсан төр ер нь сонсд юм уу? Ер нь энэ бүгдийг хурлууд хийгээд энэ уулзалтыг хийгээд гэдэг чинь энээс гарч байгаа санал санаачлагууд дараагийн хүнсний хувьсгал хөтөлбөрт л ороод явах хэрэгтэй байхгүй. Жишээ нь одоо Монгол улсад хүүхдийн хоол тэжээл ямар хөө төвшөнд байгаа юм. Энэ сурагчдын эрүүл ахуй ямар төвшөнд байгаа юм, хоолоор эмчлэх бололцоо ямар төвшөнд байгаа юм гэдгийг биднэрт эрдэмтдийн зөвлөлийнхээ хэлж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ одоо гарч байгаа санал санаачлаг бодлогууд, судалгааны үр дүнгууд
дараагийн хүнсний хувьсгал хөтөлбөр дээр биелэлээ болоод дүрм журманд нь тусгагдаад явах юм бол одоо балчир хүүхдүүд маань зөв хоолтой, сургуулийн хүүхдүүд маань нэрвэл саруул арга түмэн хүнсний аюулгүй байдал хангагдах ийм л нөхцөл бүрдэх юм л да. Тэр одоо мэрэгжлийн холбоо гэдэг нь болохоор махныхан бүгдээ нийлээд нэг мэрэгжлийн холбоо байгуулаад шингэн хүнснийх нэг мэрэгжлийн холбоо байгуулаад за одоо арьс ширэн дотор одоо ямар арьс шир байгуулах юм эсвэл ноосон дотор ингээд чиглэлээр нь бүх одоо мэрэгжлийн хүмүүс цуглараад нэг холбоо байгуулах юм байна гэж ойлгож байгаа зөв буруу юу? Эсвэл 9 шидэм нийлээд нэг холбоо байгуулах гэдэг юм уу? Үгүй, салбараараа нийлээд нэг мэрэгжлийн холбоо байгуулна гэсэн үг. Мод үйлдвэрлэдэг нь нийлээд модныхаа холбоог, савбаглаагаа, сүүгээ, махаач юм уу. Ингээд нийлээд тэр зах зээлийнхаа 51%-ийг одоо хангасан гишүүнчлэлтэй холбоог, мэрэгжлийн холбоо гэж үзнэ гэсэн хуулиндаа залтна байж байгаа. 51% гэж байгаа. 51%-д хангаж яана гэдэг хэн дүгнэх юм? Харин тэрийг бас яг тодорхой зааж өгөөгүй байгаа. Тэгээ хэн дүгнэх юм? Татвар дүгнэх юм уу, статистик дүгнэх юм уу, те? Гайлан дүгнэх юм уу, хаанхан дүгнэх юм те? Тэр нэг жоохон асуудалтай байгаа. Тийм үү. Тий. Гэхдээ сая хуулийн дээр бол улсын бүртгэлийн байгууллага гэж орсон байлээ л дээ. Бүртгэх байгууллага тий. Гэхдээ айгүй төгтөө байхгүй. Жишээ нь одоо манай Сабаглаа буудлын салбарыг улсын бүртгэлд албан тоот өгөөд за аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрээ Сабаглаа буудлын үйлдвэрлэл эрхэлнэ гэсэн хичнээн аж ахуйн нэгж байна вэ? Та гаргаж өгнө үү гэд албан тоот өгөхөд надад албан тоот ирэхгүй. Надад файл ирж байгаа. За. Тэр файлын дотор 1800 аж ахуйн нэгжийн жагсаалт ирж байгаа. Пөө 1800 аж ахуйн нэгж. Тэгэхээр нөгөө аж ахуйн нэгжүүд чинь хүнс Сабаглаа буудал. Одоо мохон Сабаглаа буудал. Хөнгөн Сабаглаа буудал. Эм Сабаглаа буудал гэдэг ингээд авчдаг. Тэгэхээр бүгдээр орсон. Яг үндсэн үйл ажиллагаа нь бол Сабаглаа буудал биш байхгүй. Яг өнөөгийн төвшөнд бол Сабаглаа буудлаар ажиллаж байгаа 50 орчим үйлдвэр байна. Бүгдээрээ холбоондоо 90 орчим хувь нэгдсэн байна. Тий, энэ бол бодит тоо байхгүй. Тэгэхэд нөгөө хуулиндаа заасан улсын бүртгэлийн байгууллагаас авалгаа авахар тийм зөрөөтэй. Тийм зөрөөтэй. Тий. Тэгэхээр тэр хуулийг хэрэгжүүлэх юм бол би тэр 1800 компанийг дуудаж оролдуулах, ядаж 50% нөхөр 900 компанийг дуудаж оролцуулах. Тэгээд орлогын тодорхойлох цуглах бараг заал олдохгүй шүү. Тэгээд тэр хүний бүх орлогын тодорхойлох нь тийм үү? Тий, тийм асуудал байна. Харин тэгээд ингээд ийм хийж байгаа одоо өнөөдөр хийж байгаа төрийн одоо зарим нэгэн одоо юу гэдэг албаа хаагчдын хариуцлагагүй одоо янз юм зөндөө байдаг байна. Монгол улсын манай хүн сөдөөж ямд амарч авдаг ба. Манай татвар чөлөөлөгдөх барааны жагсаалт одоо энэ Евразийн холбоонд гарч байгаа барааны жагсаалт гэдэг энийг жагсаалтууд байдаг. Тэгэл одоо 364 нэр төрлийн бараан одоо Евразийн холбоонд гарна гээл. Тэр гаргах гэж жагсаалт ингээ харахад бараг хүн хэрэгтэй юм бараг үйлдвэрлэдэггүй нэр том яатай юм зөндөө ээж идэг. Тэгэхээр энийг ер нь яаж цэвэрлэж нэг голдролд нь оруулах хэрэгтэй вэ? Яг энэ зүгээр том зургаар нь харах юм бол бид нэг Евразийн зах зээлд татваргүй бараа гаргаж байгаа юм шиг эерэг үр дүн байгаа юм шиг харагдаж байгаа. Нөгөө талдаа бид нар чинь Евразийн зах зээлд гартлаа үйлдвэрлэл хөгжсөн улс биш байхгүй. Тийм. Биш байхгүй. Одоо өмнө нь бид нар чинь Японтой бас эдийн засгийн төлөвлөлт байгуулаад 10,000 төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж жагсаалтан дээр байж байгаа шүү дээ. Одоо жишээ нь Японд баг. Тэгээ бид нэр Японд руу гаргаж байгаа нь бол гарын 10 хуруунд л багтаж байгаа. Зүгээр ингээд нэг том зургаараа бид нар чинь чэйжэд дэлдэл 10,000 төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж ячдаг. Яг бодит амьдрал дээр тийм л байгаа хгүй. Тэгээд тэр чөлөөт хэлэлцээрийн үр дүнд биднэрт ашиг биш. Одоо тэр хэлэлцээр байгуулахаас өмнө бол Япон Монголын худалдааны эргэлт $30 сая байсан гэж байгаа. Тэгсэн тэр хэлэлцээр байгуулснаас хойш $150 сая болоод 5 дахин нэмэгдсэн. За. Тэгээд Монголынх нь нэмэгдээгүй. Хөөд. Тий. Япон талынх нь нэмэгдсэн, Монгол талынх нь нэмэгдээгүй байхгүй. Японоос орж ирж байгаа 2 дахь гарын машинууд тэр нэмэгдээ. Сэлбэг хэрэгсэл юу гэдгийг те. Тэднэр нь бол маш их нэмэгдсэн. Монголын нөгөө нийлүүлнэ гэсэн 10,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байхгүй. Эсвэргээрээ одоо Евразийн холбооны энэ одоо шинэ гарсан хэлэлцээрийн дагуу хийгдэхэд дараа нь үр дүн гарахад гаднаас орж иж байгаа бараа төлөх үү? Манай гарч байгаа нь баг байхгүй шахал байх юм дээ.
Яг хөө энийг бол одоо шууд үр дүнгийн дүгнээд хэлэхэд бас эртэл байна. Гэтэ энэ хэлэлцээр маань 3 жилийн хугацаатай төр хэлэлцээр гэж явж байгаа. Сая 7 сарын 22-наас одоо яг нийлүүлэх эрх нь бол нээгдсэн. Тэгээ одоо 3 жилийн хугацаанд л одоо ямар үр дүн гарах нь уу, өмнөхөөсөө нөгөө валютын урсгал нь яаж явагдах нь уу, эсэргээрээ Монгол руу одоо баахан татваргүй бараанууд орж ирэх нь уу энтергээл одоо цаг хугацаа л шүүндэ. Аж ахуйн нэгжүүд одоо энэ тухай мэдээлэл аваад удаж जैन одоо нууцл биш бол их дэшин гаргана гэдээ бэлдээд байгаа юмнууд их анзаарагдсангүй төрөөсч гэсэн одоо ийм одоо юмнууд гарган шуугаа судалгаа аваад тэгээд бас нэлээд төлхөө оролцдог ирж чимээгүй нэг бодлын үйлдвэрлэгч чи бараг эзэнгүй юм шүү. Энэ хэлэлцээр бол манай зах зээлд нэх айхтар донсолтол нөлөөгөөд байх нь бол гайгүй болов гэж бодож байгаа. Болосоод бид нар чинь зах зээлийн хамгаалалт 5% л байхгүй юу? Тийм шүү. Тэгээд тэр 5%-ийг л хаслаа гэд учиргүй нэг тийм донсолсон зах зээл бий болохгүй байх гэж бодож байгаа. Тийм баг. Тийм баг. Харин манайх одоо энэ боломжийг ашиглаад бас экспортод зорж байгаа аж ахуйн нэгжүүд байвал бас Европ руу гарах үе хаалга нь нээгдэж байгаа. Энэ боломжийг бас ашиглах хэрэгтэй. Өнөөдрийн үсэд явж байгаа Орос Украины дайны үйл ажиллагаа монголчуудад ер нь яад нөлөөлөх шинжтэй байна. Арай жоохон мэдхгүй өгөө томхон сэдв рүү орох гэдэг. Гэхдээ энэ чинь одоо бид эрчим өсгөө хэцүү болох гэж байна. Төлшгүй хэцүү болох магадaltaй байна. Бид ч үйлдвэрлэл төл ширгэлэн эрчим хүч хэрэглэн шүү дээ. Тэгэхээр одоо орохгүй байх арга гарах шүү дээ. Гэхдээ одоо та бүхэн мэддэгсэн бол энэ болж байгаа бүх дайныг л маргааш бүгдийг зогсоочмаар байна. Хуучин хэвэнд нь оруулчмаар байна гэдэг. Гар өрөөлөөд тийм юм бол одоо бензин хэвээрээ манай Сапаглоо бодлын түүхий чинь бас нэг хэцүү нефтээс чинь 100% хамааралтай байхгүй. Тэгэл дэлхийн зах зээлийн нефтийн ханш өсөөл бол манай түүхийдийн ханш шууд хамааралтай өсч идэг. Одоо юу ялаа шүү дээ. Энэ хавар Америк Ираны дайны өмнө бол манай Сапаглоо бодлын түүхийд 1 тонн $800 байсан. Одоо энэ дайнаас чи хоош энэ 4-5 сард $1300 болтлоо шүү дээ. Нэг үгээр хэлбэл түүхийд маань 60% өсчихөж байгаа. Тэгэхээр 60% өсөлттэй түүхий дээр үйлдвэрлэл явуулна гэдэг чинь тун хүндрэлтэй. Тэгээ нөгөө гарч байгаа бүтээгдэхүүнд нөлөөлөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр дайны үр дүнг бол сайн гэхээсээ илүү дандаа л ийм хөрш орнуудад хүртэл ийм хар бараан үнийн өсөлт инфляцийг өсгсөн ийм л дүр зураг харагдахаас биш одоо дай хийгээд сайн боллоо гэсэн үзүүлэлтийг би харахгүй л байна л да. Бид ер нь яаж хамгаалтыг хий. Манай их хурлын гишүүд сайд нар чинь нөгөө сорин төсвөрлөх чадвар гэж бас зөвлөд ярьдаг болсон шүү дээ тий. Ялангуяа Монголын гадаад улсаас хамааралтай бараа бүтээгдэхүүнийг бол нөөцлөх асуудал. Нефтийн нөөц одоо 1-2 сар байдагсан бол 3-4 сар 5 сараар нөөцлөх хэрэгтэй. Гаднаас авдаг хүнс байдагсан бол тэрнийхээ хугацааг бас 3-4 сар 5 сар хагас жилээс болтгоо нэмэх хэрэгтэй. Ингэж ээж л одоо төр зөөрийн нэг дайн байлдааны үнийн өсөлтөөс бол сэргийлж чадах байх гэж бодож байгаа. Өөрөөр бол нэг тийм айхтар гарц гаргаад эрчим хүчийг бол яг ямар ч арга байхгүй. Эрчим хүч энэ бол ямар ч арга байхгүй шүү дээ. Гэтэ энэ эрчим хүчний салбар энтрийг би боддоо шүү дээ. Зүгээр айл эртнээс л зах зээлтэй нь уялдуулаад чөлөөлөл явчих байсан. Тий. Гэтэ манад эрчим хүч хямд байгаа нүг. Тий. Одоо хятад жишээ 1 кВт эрчим хүч бол 1 юан буюу 520-30 төгрөг байж шүү дээ. Тэгэхэд Монголд ч 300 төгрөг байхгүй. Тэгэхээр дэлхийн зах зээлийн анчнаас арай хямд байна уу байна. Гэхдээ энийг одоо ингээд огцом 50% ч юм уу ингээд нэмээд байх нь бол хүндрэлтэй тусч байгаа байхгүй. Баг багаар 5%-аар 10%-аар ингээд явцсан одоо зах зээлийнхаа голдрлоор үнээр борлуулж исэн болвол энэ эрчим хүчний салбараа ийм уналтанд орохгүй. Одоо ингээд эрчим хүчний үн нэмэгдлээ, долооны үн нэмэгдлээ, усны үн нэмэгдэж байна гэж байна. Тэгээд одоо ард түмний амьдрал улам ядуу байна. Одоо энтэй зарцуулж байгаа мөнгө нь ингээд нэмэгдээд байхаар чинь олж байгаа орлогоо хүн олохыг бодно шүү дээ. Тэгэхээр ялангуяа ажлын хөлс тэтгэвэр одоо нэмэгдэж таарах бах та. Явандаа бол тэгж л таарна шүү. Тэгээ одоо 2 сая төгрөгийн цалинтай хүн нэг юм болгоод байсан бол 3-ыг болохгүй. Тий 3-ыг олохгүй бол нөгөөх нь амьдралд хүрэхгүй болно шүү. Тэр чинь одоо ажилтны цалин хөлс нэмэгдэн тэтгэвэр нэмэгдэн гэсэн.
Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үнэтэй гэж авах гэхээр танайхан үнэтэй гэл одоо вовч үнэтэй, дээлч үнэтэй гэл ингээл та энэ тухай юу гэж бодож байна? Ер нь үнэтэй байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол шалахгүй 10% зөрөө байдیں۔ Тэгээ бид нар бас л олон удаа над тооцооллыг чинь хийж үзсэн л дээ. 10% зөрөө байдیں۔ Тэр 10% зөрөө нь юунд дор байна вөхөр зах зээлийн хамгаалалт. Тэ. Гайлын татвар 5 биш 15% байх юм бол яг гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижилхэн болчихно. Яагаад бас дотоод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн жоохон өртөг өндөртэй гарах гад байна уу гэхээр адаглал орж ирж байгаа түүхийд энэ чинь үйлдвэрлэл явуулахад түүхийд хямдхан гаднаас орж ирж байгаа бэлэн бүтээгдэхүүн нь арай өндөр байж төрийн бодлого зөв үйлдвэрлэл хөгжинэ үстэй. Тэгэхээр чи гаднаас одоо ийм аяг оруулж ирэхэд 5% татвартай аягны элсийг оруулж ирэхэд 5% татвартай байгаад байх юм бол чи үйлдвэрлэл хөгжихгүй байхгүй. Тийм. Хөгжихгүй. Тэгэхээр бол бэлэн бүтээгдэхүүн та нар авах гэж байгаа бол нөхдөө 20% татвартай аваа. Энэ та үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа бол түүхийн үедээ 5% татвартай 0% татвартай байлгаа гэх юм бол энд зөрөө үүсээд үйлдвэрлэл хөгжинэ. Бэлэн бүтээгдэхүүн жижигхэн түүхий жижигхэн ийм зах зээлийн хамгаалалт гэж байхгүй. Тийм. Энд бол заавал төрийн бодлого байх хэрэгтэй. Иннээс болоод нөгөө дотоодын үйлдвэрлэл жоохон өртөг өндөртэй гэж харагдаад байгаа байхгүй. Тэр орж иж байгаа бэлэн бүтээгдэхүүн дээр 10% нэмчихтэл дотоодын үйлдвэрлэл ижилхэн болчихно. Дээрээс нь манай одоо зөвхөн саяхан манай аж ахуйн нэгжүүд тооцоод ярилцж байх нь татвар гэхэд 46% татвар төлж байна. Тийм. Том жижиг татвар нийлээд 46% татвар. Тийм. 100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлчээд 46 төгрөг нэмэхгүй бол болохгүй болчиход байна шүү дээ. Цаана одоо бас амьдрах ашиг хэрэгтэй үст. Тий, бас 3 4 төгрөг хэрэгтэй. Тэгэхээр чинь 100 төгрөгийн бараа үйлдвэрлэлчээд 150 төгрөгөөр зарахгүй бол нөгөө үйлдвэр чинь ашиггүй ажиллах гэдэг. Гэтэл 100 төгрөгийн юм хөрш орнуудад үйлдвэрлэлчээд 5 төгрөгийн татвар төлөөд ороод ирэхээр 105 төгрөгөөр ороод ирээд байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр чинь ялгаа байгаа үст. Хэрэглэгчид жоохон үнэтэй байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр энэ чинь төрийн бодлого. Энэ чинь татварын бодлого. Энэ чинь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрс суурь. Хорондоо үйлдвэрсэн бараг худалдан авах тийм хэмжээний одоо бүтээгдэхүүний сурталчлах тийм үү? Ийм одоо шаардлага зайлшгүй байна гэж үзэж байна. Тий. Авч сурдаг болох тийм үү? Тий, ер нь бол дотоодод үйлдвэрлэж байгаа хүнс бол ялангуяа манай Монголын хөрсөн дээр ургаж байгаа хүнс, ногоо, улаан буудаа энэ төр бол гаднаас орж ирж байгаа ногоо, гурал буудаанаас хамаагүй эко. Тэр булганыг бас зөв сурталчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн импортын ямиг дотоодын бараа үнэтэй байна гэдэгтэй харьцуулаад байх юм бол бас та эрүүл мэндээр хохирох магадлал өндөр байна. Энэ төр чинь одоо импортын бараа гэж олон жил үйлдвэрлэлээ суртсан, технологийн наривчлалтаа болцсон, орлуулагч ихтэй. За хямд одоо зах зээл юугаар ажиллах хүчнээр хийдэг, машин техникээр хийдэг, олон жилийн хийцэн туршлага энэ төр байгаа учраас бүтээгдэхүүн хямдхан гарч байгаа шүү дээ. Хэд чинь үйлдвэрлэлийн хэдэн жилийн туршлагатай тэг бүх юм детальчилсан одоо механикч чадаагүй ийм орчин нөхцөлд хийж байгаа тохиолдолд бол үндэсний үйлдвэрлэлийн бараа үнэтэй байх. Дээр нь тэр одоо том хүүтэй банк буюу банк усын зээлээр явж байгаа ийм үед бол үнэтэй байхаар шаарахгүй болоод байгаа гэж би ингэж дотроос өмөрдөг байхгүй зүг биз дээ. Тий, одоогийн нөхцөл тийм л асуудлыг бий болгоод байгаа байхгүй. Гэхдээ тэрийг бас зохицуулж болох уу болно. Тий, зээлийн хөө баг байх хэрэгтэй. Түрүү миний хэлдэг бэлэн бүтээгдэхүүн түүхийдийн бодлого бас өөр байх хэрэгтэй. Тэр нь болохгүй асуудал биш. Татварын асуудлаар л зохицуулчих юм л гэж би бодож явдаг шүү дээ. За манай телевизийн баялаг бүтээгч авиатуудын эндэргээд ийм сайхан эндэр байдгийн энэ хүн нэвтрүүлэг таныг одоо урьж оролцууллаа. Тэгэхээр бид бас нэг ярих асуудал байна гэвэл энэ Монгол улсын авиат буюу ардын одоо ямар нэгэн цол тэмдгийг олох авах эзэндээ очиагүй байна. Юу ч хийжээгүй нь хэдэн дууд уулчаал авлаа гэж авиатуудын юу цол тэмдгийн нэр хүндийг мэдээ доош нь унахсан. Одон тэмдгийн нэр хүндийг унахсан байдаг. Тэгэхээр сүүлийн үед энэ Монголын үйлдвэрлэгчид
нэгдэр нэгдэж чадсан төрийн бас байгууллагуудаараа дамжуулаад ингээд ажиллаж чадсан олон үйлдвэрүүдээр Монгол Улсын ерөнхийлөгч очиж бичлэг үзсэн өөрөө нүдэрээ хараад одоо гараараа барьж үзээд монголчууд нэрээ маш хөдөлмөрч мундаг юм хийд юм байна. Гайхалтай юм хийд юм байна гэж хэлж байгааг би сонсч байсан. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ үйлдвэрлэгчдийн дунд хийж бүтээхэнд нь одоо шагнал оромжуулалт олгож байна. Энийг та ер нь юу гэж бодож байна? Баярлалаа ш таажсан бас хийх төмөл бүтээх энэ төр гэл олон юм байгаа. Таны үгийг сонсъё. Одоо нэг хэсэг бол гавьяа шагналыг зөвхөн урлагийнхан ч юм уу спортынхан авдаг юм шиг л одоо бас ойлголт нэг хэсэг байлаа шүү дээ. Тэгээ сүүлийн үед бас ерөнхийлөгч өөрөө бас энэ үйлдвэрүүдээр яваад үнэхээр бас баялаг бүтээгчид бас юм хийдгийм байна, зүтгэдгийм байна, нойр хоолгүй хондог салбар бас байдгийм байна. Гэт одоо бас өөрийн нүдээр харсны үндсэн дээрээс бас манай салбарынхан бас нэлээд үнэлж бас сүүлийн үед нэлээд хэдэн шагнал олгосон болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол тийм нөгөө телевизийн эфирэнд ойрхон олон томд ойрхон байнга ил байгаад байдаг улсууд биш л дээ. Үнэхээр л одоо ерөнхийлөгч өөрийн нүдээр явж үзэж ижил эдгээр юм байна гэдгийг ухаарсны үндсэн дээрээс л одоо бид нарыг ойлгож байгаа гэж бодож байгаа. Би боддгийн ер нь нэг тийм олон салбарт биш нэг салбарт ингээд он удаан жил ажиллаад сан улсууд ялангуяа бас нэлээд үр дүн гаргадсан байна. Тэр улсууд ч бас олон жил ажилласныхаа үр дүнд салбараа мэддэг, ойлгодог бүх юмаа одоо зохицуулдаг, ярьдаг, хэлдэг учраас одоо зовлон жаргалыг мэддэг учраас тэр улсуудын бас шагнал олгодсон болов уу гэж боддог. Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр одоо би 33 жил ажиллаж байна гэсэн үг. Тэгээ энэ Сабаглаа бодлын салбараар 33 жил ажиллаж байна гэсэн үг. Тэгээ одоо энэ байдлыг ойлгоод манай хөнгөн аж үйлдвэрийн 90 жилийн ойгоор намайг аж үйлдвэрийн гавьяат ажилтнанд тодорхойлсон. Тэгээд яамны сайдын 3 удаагийн тушаал гарч иж энэ шагнал над дээр ирсэн. Улс төгсөсний 100 жилийн ойгоор одоо төрийн өндөр дээд шагнал хүртсэнтэй туйлын их баяртай байна. Би энэ аж үйлдвэрийн салбарт түүний дотор Сабаглаа буудлын салбарт одоо 30 гаруй жил ажиллаж байна. 30 гаруй жил ажиллахад одоо хамтран ажилласан хамт олон Сабаглаа буудлын үйлдвэрийн бүх удирдлагууд хүнсний өмсгөл төрийн бас байгууллагын хамт олон даваа тэргүүнтэй хүнс хөдөөж ахуйн яамны удирдлагууд нь одоо талархаж байгаагаа илэрхийлье. Тэгэхээр одоо энэ салбарт олон жил зүтгэсний минь одоо үнэлж өгсөн байхаа л гэж бодож явдаг шүү дээ. Цаан ч н одоо хийх ажил цаан ч ингээд байж шүү дээ. Болдоос гэрлээ. Зөндөө хийх юм зөндөө шийдэх асуудал зөндөө одоо хүнсний усгал хөтөлбөр гээд хэдийгээр зарлаад 5 жилийн хугацаа өнгөрсөн боловч бид нэр маха бүрэн хяналтанд авч чадаагүй байна. Хүнсний ногоогоо хяналтанд авч чадаагүй байна. Яг нөгөө талдаа бол үйлдвэрлэл ханган нийлүүлэлтийн асуудал бол овоо сайжирсан. Одоо энэ ард иргэдэд хүрч байгаа энэ хүнсний бараач нь эрүүл юм уу, эрүүл ус юм уу гэдгийг яв тав тодорхойлох хэрэгтэй байхгүй. Энэ лабораторийн чадамжуудыг сайжруулах хэрэгтэй байна. Гэх мэтчлэн хийх асуудлууд зөндөө байна. Бид сайхан ингээ ярилцлаа. Тэгээд одоо ярилцааг үлдсэн сэдв хэлье гэж бодож ирсэн одоо юм санаа юу вэ? Тэрийг бас сүүлийн одоо минутыг танд ярих боломж олгоё. За баярлалаа. Одоо ихэнх юм бол одоо ярьчлаа. Гэхдээ улс орн маань зөв яваасаа ард иргэд маань бас хандлага өөрчлөөсөө энэ улс орны хөгжил бусад орноос нэг дутхгүй яваасаа л гэж одоо хүн болгол хүсдэг байх л да. Тэхийн тулд Монгол улс бол үйлдвэрлэгч орн байх ёстой шүү. Ялангуяа энэ стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүнийг хүнсээ гаднаас авдаг улсыг хувцаа гаднаас авдаг хүнийг авсан цагт та бусдын иргэшээлд оржээ гэж бодоо гэж Чингис хааны хэлсэн үг чинь бас үнэн байхгүй. Тэгэхээр энэ стратегийн ач холбогдолтой юмнуудаа ядаж дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдөө хийдэг. Энэ Монгол улсууд бас бие биендээ хандах хандлага, ажилдаа хандах хандлага өөрчилсөн цагт бол Монгол улс хөгжнө. Тэг ирээдүй бол байна. Тэг гэхдээ бидний сансныг бодвол бас их хугацаа орж байна. Тэг удаан байна. Энэ бүгдийг түргэх юмсан ийм дэвшилт хүрэх юмсан л гэж бодож явдаг да. Өнөөдрийн одоо Сабаглаа бодлын толбодод байгаа зорилт түүний бүтээл, амжилт бүтээлийн тухайд хэлэнгөө сайхан ярилцлаа. За танд одоо ажлын амжилтыг хүсэнгөрэй. Ингээд Мас телевизийн энэ нэвтрүүлгийн ивент тэтгэгчдэр чиглэл компани ажиллаж байгаа. Чиглэл компани харын бэлгийг ардуулъя. За мөн
манай нэвтрүүлгийн сүүн зарим компани ажиллаж байгаа. Тий. За ингээд танд энэ видеог болчихъя. За ингээд юуг татаа хийх шиг боллоо зүгээр. За зөндөл урт нэвтрүүлэг болчихлоо. Одоо хангалттай байна. За ингээд архин мэдүүд үзэгчтэй Мас телевизийн баялаг бүтээгч Гаветуудын энэ удаагийн зочноор Монголын сабаглагуудын холбооны тэргүүн Болбоотор оролцлоо. За танд ирүүлэн сайн сайхан багныг өсөнгөрөө дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баярлалаа.